Булган сумыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлт гарган суур дэд бүтцийг шинжлэхэд онцгой анхаарсны дүнд 7994 м дулаан цэвэр усны, 9220 м ариутгах татваргын, 1600 м цахилгаан дамжуулах, холбооны 1400 м шугам болон хаалттай дэд станц 2-ыг барьж ашиглалтанд оруулан 23 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр гэр хорооллын айл өрхүүд цэвэр бохор дулааны шугамд холбогдоод байна. Дулааны станцыг барьж байгуулахад шаардлагадах 3 тэрбум төгрөгийг концессийн гэрээгээр шийдвэрлэн 2016 онд ашиглалтанд оруулахаар барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Монгол Улсын засгийн газрын аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Алтай бомбот хотхон 66, Иргэн Батцуурийн үйлчилгээтэй 25, онцгой байдлын газрын ажилчдын 12, прокурор тагнуулын ажилчдын 25, Жинсийн орой компани үйлчилгээтэй 40 айл, Нида компани 120 айлын орон сууцны цогцлбор, Нүнжигт сансар компани 50 айл, нийгмийн даатгалын хилцээний зүүн талд 30, төрийн албан хаагчдын 30, аж найзагт компани 24 айлын орон сууц, нийт 11 талбарт 422 айлын орон сууцны барилга баригдаж, 110 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. 2013-аас 2016 онд хийгдсэн их бүтээн байгуулалтын эхлэл болсон инженерийн шугам шүлжээний өргөтгөл шинжилэл бол хөгжлийн том алхам байлаа.